Сесэр улсын хилд нэгэн түрмэгц элдэг зүйл цөм гадаадын байдал болов. Жавартай салхийг өгсөн дахиулж тамхи татан ярилцсаар явтал зүүн хойд нурууны дор үд хот хуниартаад хажуугийн ингэрээр галт тэрэгний утаа оргиж байна. Их мөрнийг перево зонгоцоор гатлах тул өдий төдий аян чим алан байна. Тэрэг морь бид бүгдээрээ онгоцоор гатлаад элсийг бүжигнуусаар үд хотноо дахин орлоо. Галт тэрэгний өртөөнд очиж өдөр цагийг асуугаад гэдрэг ирж сул үгээ ярилцсан байлаа. Гэтэл хэдэн цаг өнгөрөөд явах цаг болсон тул өртөөнд очиж шөнийн 2 цагт галт тэргэнд суулав. Галт тэрэг гихч өртөөний улаантай адилгүй тул Орсон даруйд ороёг олж тавлан суун шүн унтаад өглөө босч үзвэл байгал нуурын хөвөнд ирээд байна. Уул устай залгалтсан олон гацааг цаолж нүхэн замыг байгуулсан сонин бөгөөд үе үе тохиолдож шурган гарсаар удалгүй ангар мөрний хөвөнд ирлээ. 6 дугаар өдөр урт замын үзүүр болоод Москва хотод хурж ирэн буудаллаа. Их хотын өндөр байшин энэтэр үсгэлэнтэй бөгөөд үймэн шуугаан элдв сонирхол зам дүүрэн юм. Энэтрийг гүйцэтгэх ба үүгээр түүгээр явсаар 2-3 хоноод бас цааш явах боллоо. Үдшийн цагт галт тэргэнд суугаад унтсан нь өглөө босоход Ленинград хотод ирлээ. Октябрийн буудал дээр буувал олон хүн бужигналсаар байна. Урд суусан танил хот болох тул олон монгол овогтны цуглардаг бүддийн сүмийн газар булаа. Ихний яваагийн хөвөнд очиж гаалва хөлийн газар байцаалхан үзүүлв. Үдэх нөхдөдтэй уярал тайгаар ёслон салаад үдшийн цаг баган гоцоор далайн хөвөнд очив. Эргэнд тулгаж зогсоосон их онгоцон дормогц цөм герман улсын хүмүүс байна. Өгүүлэх ярихаас эхлэн сонин жигтэй болоод элдв байдал бүгдээрээ их л өөр байна. Энд этгээдээс гуншилдсан гунган бархиралцаад яа 89 гэхээс цааш олон үгийг үлмэдэн дэмийл толгой сэчин гар тохилдсон байсаар 1-2 таслагааг олж суулаа. Их онгоцны орой дээр салхинд суух бөгөөд 4 зүг мэлцээгээд уснаас өөр юм үл үзэгдэх нь сонирхолтой. Умар зүгээс сэрүүн салхи сэржигнэн салхилаад хэдэн цагаан саарал шууд усны дээгүр эргэлдэн ниснэ. 6 дугаар өдөр болоход газар ойртсон бөгөөд онгоцны явдал нэлээд зөвлөн боллоо. Бүгдээрээ арайхан сэргэж босцоогоод идэж уун нааш цааш явцгаах боллоо. Удалгүй явсаар буух шахсан гэхэд сэтгэл баяртай яаран бэлдцгээж байлаа. Гэтэл дэртэй талд хуурай газар үзэгдэх нь хуучин танил нөхөртэй учирсан мэт санагдаж байлаа. Штейтен хотод буугаад үзвэл Герман улсын хязгаарт нэгэнт иржээ. Газар орон хүн ардын байдал сонирн болоод мөн л энэ тэрийг сонирхон харсаар явлаа. Ирэх өглөө эртлэн босч завдаад галт тэрэгн сууж Берлиний зүг явлаа. Явх замд ногоо тэрэлэн үргэлжилсэн бөгөөд оймод тэрлэн их төлөв мэлцийм газар болно. Хөдөөгийн айлын орон сууц байдлыг сонирхон энэ тэрийг сонгохоор харсаар явдал агшин зур 2 цаг өнгөрөөд их хотын дэргэд хурж ирлээ. Берлин хотод нэгэн дорж ирээд Штетний их буудал дээр буулаа. Эндээс нэгэн газарч хүлж явсаар монголчуудын суусан газрыг олж очлоо. Олон хүүхдийн угтан гарч гүйлдэхийг үзвэл цөм боловсон улсын хувцсыг өмсч байдлыг олжээ. Харилцсан амар мэндийг мэдлэлсэн орж сууцгаагаад тэд нутаг зүгийн сонирхон бид энэ газрыг сонирхон. Тэгээд Берлин хотод байр байдлыг олж төвхнэн суугаад үүгээр түгээр явуулсан хот орон энэ тэрийг үзлээ. Өдөр ирэх тутам газар орны байдал энэ тэртэй танилцсан дасаар бөгөөд энэ газар сууж эрдэн боловсролыг сурч улс ардад туслахыг зорио.
Өчүүхэн шавнараас дарга багш иштерж таны амар амгалан гэж ясалмай. Энэ ялдар дарга багш иштерж таны элдв эрхэлсэн албан ба амны хэрэгт сайнаар оролдож бүхийг бид нар лавлах юм аж шууд итгэн сууваас барав. Герман шавнараас бидэнд тусгай алим багш гаргаж онцлон заадаг нь герман хэл тодорхойтой хоёрыг өдөрт нэг нэгээр ээжлэн нэг цагийн хэрэг заадаггүй. Бид нарын заадгаас юр бид эдгээр хоёрыг баг ухаж мэддэг болоо. Бид ном дэвтэр огтгүй. Мөн бид нар ангин болваас ихэд том улстай цуг сууж амаа. Ахлах ангид гом, галаа, сэдэд, дунд ангид намхай, бадарчин, намдаг, цэрэн хаднар, доод ангид батсөх, цэвэн хоёр болоо. Мөн бодваас бид нилээд үлэмж дээгүүр ангид орсон бололтой байна. Мөн бид нар уул сургуульдаан их л хичээн хэр чинээгээр зүтгэхэд ихэд чамдан буй болоо. Жич бидний Берлин хотод дурсгалын зураг хэмээн авахсан зургийг бид бүхэнд тус нэг бүрийг даруй төргнөр өгүүлэхийг гуйхын дээр дарга багш иштерж таны түмэн буян амар амгалан алс холоос ёслон ялж бариуллаа. Нацаг төржөө. Викерсторф сурагч нараас дарга иштерж танаа мэдгдэх учаар өнөөхөн Парис хотны сурагчдаас бидэнд дор ирсэн захидал зургийг уламжилсан дор хүлээн авсны гадна тус сургуулийн сурагчдын хичээл байдал аваас сурагч багш нараас заасан зүйлийг оролдож өдөр бүр герман хэл ба тоо бодлогыг үзсээр буй бөгөөд төдөөний онц сайн сурч байдалгүй ба оролдох этгээд нь хаврын дотор саяхан бидний монгол шав нарыг нэгэн ангид дор бүгдийг оруулсан бусад герман хүүдийн адил сургууль дор заасан хичээлүүдийг адилаар үйлдэн буй ба жич экскурс бээр хаана хэрхэн явсан хэмээвээс бүгдээр нэгэн дор хамтаж явсан бус 10-20 герман шавнар 1-2 монгол шавнарыг тусвар нэгэн багш дагуулж 10 хоног энэхүү герман утгаар ийш тийш явсан тул хаана хэрхэн явсныг тодорхой дурдахдор бэрхшээлтэй тул чухал болгон сонсгох эрхэм хэрэг аваас тусвар явсан газар үдсэн юмс элбийг тодорхойлж тусгай загтал бичих болов хэмээхийг мэдсвэ. Нацаг дорж бадарчин, намдаг, сэдэд, гом, сэвэн, батсөх, галаа, цэрэн, намхай цэрэн. Авгай хэрүү найрагч хайнрыг хайныгийн битсэнчлэн гэрэл төдөр манан думбуж гэгээлгэн салхинд модод нүцгэрсэн хунигт намрын сүүл сард герман орныг зорьсон аялагчид сансан газраан ийхүү хөрсөн билээ. Ахмад нь 19-тай, одгон нь 13 хонтой байсан эдгээр 35 охид хөвгүүд чухам хэн нь юу бодож, юу мөрөөдөж явсныг мэдхийн аргагүй. Нэгэнт суралцах газраан ирж, дуусашгүй 4 жилийн турш нутаг орон төрөл төрөсөдтэйгөн зүүд нойрондон залгож ил байсан байх та хөрхий. Үний газар нэрэн хадгал, өөрийн газар ясаан тавь гэдгийг ямагтсанаж улс орондон эрдэм мэдлэгэн зориулах гэж байсан эдгээр хүүхдүүд өөрсдийн 30-аад оны сүүлээр төг төм хүмүүний адил эсрэгүү Германы тагнуул нэрийдлэр огт ор үндэсгүй хилс гүтгэлэг тулган хэлмэгдүүлж цэгэн хад хагарам нэн харамсал таяа боснуулан хөнөөх аргарын авгай хүүхэд ах дүү садных нь элэг зүрхийг эмтрүүлж заримын нутаг заан цөлөг зэргээр амьтын хагцлыг үзхийг тэр цагт яахан мэдэх вүлээд. Энхүү удгыг таны хаянд мордогсод энэ 7-10 жилийн урдх цаг ирний аяс тавтан их нацаг дорж донорын намдаг нарын зохиол бүтээлээс сэргэн чадан эдэн дурсдуулж мэрэгэн үзэгч таны гэгэн уянд таатхан талилууллаа.